Hobby tuning vlog үзүүлж байна. Цэмби автогэрэл. Еврол lubricants. Такарт явсан чанар. Хей, за сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Hobby tuning vlog-ийн маань шинэхэн дугаар, шинэхэн Drift King-тэйгээ хамт эхлүүлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар маань 27 дахь дугаар зочноор бас оролцож байгаа. Өсгөөдөө бас урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрөөр гайхалтай том хүндэтгтэй том одоо юу гэдэг лээ? Маш том цомтой ирсэн биз дээ. Энэс том маш том цомтой болсон. Тий. Ер нь бол одоо нэг юм дааж явах маш том хариуцлагыг бас өөрөө бас хүртсэн байна. Тэгээд энийг хүртэхийн тулд бас маш том хичээл зүтгэл өөрөөс чинь бас гарсан баг. Тэгээд Монгол улсын Drift King өсгөө өнөөдрийн дугаарт оролцож байна. За тэгээд хоёулаа сонь сайхнаасаа эхлээ сайхан буу хаалъя. За тэгээд тэрнийхэн дараа хоёулаа гайхалтай төмөр хөдөлгөөний энэ амжилтанд хүргэсэн төмөр хөдөлгөөнөөс хамтдаа танилцуулъя. Hobby tuning vlog-ийн спонсороор. За өсвөгийн үед анх энэ одоо дрифт спорт руу хэдэн оноос хойш ороод өнөөдрийг хүртэл одоо энэ Drift King болтлоо хичээлсэн. за тэмцээнд ер нь бол хоноо өтгчтэй машин 11 онд 2011 онд анхны чейзер авч ирсэн. Аха. Тэгэл 2012 оноос нөгөө Ice Drift Maf CGM нэгэд автоформос зохион байгуулдаг байсан. Тэмцээнээс авахуулаад тэгэл ерөөдөө орсон. Нэг 10 ер нь 15 онд л нэг хальт завсарсан баг. Тэрнээс гэтээ 15 онд бас орсон. Ер нь яг тухайн үеэс л 12 оноос хойш ер нь л байнгын л орж байгаа дөө. Hobby tuning vlog-ийн спонсороор. За тэгээд би бас нэг чиний стори ч юм уу фэйсбүүкээс ч бас хараад байсан. Арси бас юу гадаг шиг өссөн шүү дээ. Хүү манай хүү юу? Хүүгээ бас дэмжиж ингэ яваад байсан уу? Тий. Арсигийн одоо спортоор ирэхэд бас хичээлээд эхэлж байна хүүхд. Тий, хүүхд бас нэг яалтчгүй байн гамт байгаад болохоор дрифтийн жоо хоббит болоод тах шүү дээ. Бас нэг арсигаар тэмцэн байгаад. За тэгээд ингээ анзаараад хад ер нь бол одоо нэг гэр бүлийн хоёр хүн. Тий. Миний хувьд бол дрифтийн спортыг би бол маш өндөр зардалтай спорт гэж хардаг. Учир нь бол хүн өөрийгөө бэлтгэхээсээ гадна бас нэг техникийг одоо тултал бэлдэх шаардлагатай байдаг тийм. Мэдээж мөх санхүүгийн хувьд бол маш их мөнгө зарцуулагддаг спорт. Тэгэхэд одоо яг ингээд гэр бүлийн хоёр хүн хоёулаа энэ спортод байхаар бас тасрах хэмжээний зардал гарна шүү дээ. Бас яг зардал гарна. Тэгээд болгоол яваал юм гээд. Тэгээд бас зовсол зэмдэж байгаа хүмүүсээс бас нэлээддэг олон байгаа. Тэгээд. Нэг Team GZX гаражуудаар л ерөөхдөө бас машин хэрэгэндээ одоо сервис үйлчилгээнүүдээ хийгээ яваад идэг анзаардаг шүү дээ. Нилээд юм байгаа. Одоо гагнуурыг одоо манай Сумья гэдэг хайз маань хийж өгч байна. Тэгээд одоо хөдөлгүүрийг бол иж инженер болон одоо төр ах гэдэг байгаа. Тэр хоёр маань хийж өгч байна. За тэгээд сэлбэг бараа материалыг маань одоо GZX гаражийн хамтлаг байна. Тэгээ ер нь агрегат ер нь инженеринг талдаа энэ машины маань одоо бүх арын юмнуудыг дааж авч байгаа нэргүй ах маань байж байна. Гэл ер нь дурдаад байвал нилээдгүй бүх хүмүүсүүд байж байгаа. Одоо ингээд бараг 10 жил хамт байсан болохоор тэгээ яалтчгүй тушил тэмцээ явж байгаа. Баг цаанаа хүчтэй байхгүй бол ер нь бол тэмцээн оролдоонд ороход бас хэцүү шүү дээ тий. Яг ийм мэрэгжлийн инженерүүд ард нь ажиллаж ийн хүн бас дээрэс нь амжилтанд хүрдэг байгаа. Тэмцээн дээр чинь нөгөө нэг амар их бас асуудлууд гарна. Тэгээ болгоны ард ганцаар байгаад байл хэцүү. Тэгээд бүх баг хамт болон бүгд л яг ингээл нэг цул болол юм чинь да. Тэгээ нөгөө 5 минут тэгээ 5 минут өгж байгаа тий. Энэ хугацаанд инженерүүдийн одоо яг нөгөө авиас хурд хүч тий. Бүх юм шаардлагдаг. Машин эвдрээд ороод ирэхэд тэр доор нь юмыг одоо юм солих чадвартай юм хүмүүсүүд байдаг байгаа тий.
За энэ нөгөө нэг манай спонсор сая наваг рекламдаж хийгээд өөрөө хөдөлж явах шиг байна. За спонсороор Цэмби автогэрэл хамтран ажиллаж байгаа. За Цэмби автогэрлийн хувьд болохоор одоо энэ GP гэдэг энэ лампны хувьд бол одоо энэ герман технологиор Тайванд одоо хийгддэг ийм брэнд байгаа. Тэгээ мөн бас яг энэ Цэмби автогэрэл хуучин нөгөө нэг манай хиний Нарагийн Марио гэдэг тэрний байранд орчихсон байгаа. Тэгээд Цэмбигээс бас оролцогчдод өгөөрэй гэдэг энэ 200 мянган төгрөгийн юм гифт карт байгаа. Энэгээр бас очиод энгийн хэрэглээний машиндаа байсан ч болно, эсвэл дрифт машиндаа ч байсан болно. Гэрэлний талынхаа үйлчлэгийг Цэмби автогаражаас бас үйлчлүүлээрэй гэж хэлмээр байгаа. За баярлалаа. Тий. Тэгээд дээрэс нь эднийх бол ганцхан одоо гэрэл ламп гэлтгүү одоо энэ хэвлэлийн компани бас шинээр нэгдэж орж ирж байгаа. Мөн дээрээс нь тий стикерний автын стикер юм шүү дээ. Тий байж болно. Ер нь бүхэл төрлийн хэвлэлийн үйлчлэгийг явуулж байгаа. Тэгээд нийт ерөнхийдөө 14 төрлийн нэр төрлийн үйлчлэгийг Цэмби автогэрлийн баг хамтаалan явуулж байгаа мундаг хөдөлмөрч залуучууд байгаа. За мөн дээрээс нь Фортуна клубын спонсороор хамтарч ажиллаж байгаа зэрэг мэдэн штэ. Тий. Еврол Дакарт ялсан чанар гэдэг. За одоо ерөнхийдөө цаг агаар нөгөө нэг өөрчлөгдөж байна, өвөл рүү шилжиж байна. Маш олон газруудтай ерөнхийдөө манай Евролийн хамт олон байна бас юу байсан бэлээ. Ер нь том сүлжээ сервисүүдээр бүх тосуудаа ерөнхийдөө нийлүүлдэг болсон байна. Тэгэхээр өвөл болгох чинь өвлийн үйлчлэгээ өвөл нэг солиулдаг, одоо намар нэг солиулдаг, хавар нэг 100-ын тусаа хийлэгдэг тий. Улирал хийлэгдэг. Тэгэхээр өвлийн үйлчлэгийг ерөнхийдөө манай одоо энэ доор харж байгаа Facebook хаяг Евролийн пэйж рүү ороод хаана ямар үйлчлэгээнүүд нь явж байгаа гэдгийг харж болно. За мөн бас Цэмби гэрлийн энэ доор харагдж байгаа энэ пэйж рүү ороод мөн бас хаана ямар үйлчлэгээ хийж байгаа гэдгийг бас харах бүрэн боломжтой шүү. Тэгээ хамтран ажиллаж байгаа спонсор байгууллагуудаа баярлалаа гэж хэлье тий. Ямар нэгэн бас юм контент хийхэд спонсор байгууллагын дэмжлэг бас хэрэгтэй байдаг. Тэгээд дэмжиж байгаа бас та бүхэнд баярлалаа. Манай өсвөгийн хувьд бас тэмцээн уралдаанд ороход бас спонсорууд байгаа тийм ээ. Тий, байгаа. Спонсоргүй бол ерөөхдөө энэ авто спорт гэдэг чинь бас цаашаа дан ганц хүн өөрийнхөө одоо цалингаар ч юм уу бизнесээр ингэ явахад хэцүү. Тийм учраас нэг үе бодвол бас юунууд спонсорууд их сайн орж ирдэг болсон байна авто спорт руу. Тэгэхээр мундаг тамирчтай бас хамтарч ажиллах бүрэн нээлттэй байдэн шүү. Тэгээд энэ влог дээрээс харж байгаа бол та бүхэн байна. За энэ тамирчинтай ингээ хамтраад ажиллая гэдэг ч юм уу иймэрхүү нээлттэй байдаг байгаа. За хоёулаасаа нөгөө гэр бүлийн юун дээр зогсчихсон тий. Тэгээд манай сүүгийн ерөнхийдөө дараагийн дугаарууд айл нэгэн дээр нь манай сүүгийн бас хобби төнөг влогт маань бас оролцох болно. Тэгээд за гэр бүлийн хоёр хүн мэдээж тэмцээн уралдаанд ороход асар их зардал гардаг нь ойлгомжтой. Сүүгийн машины хувьд ер нь нууц биш бол хичнээн дөрөв зарцуулагдсан машин байна. За одоо энэ машины чинь 20 онд шинээр хийсэн. Тэгээд яг өөрөөс гарцсан гэвэл одоо бараг 200 гарна. Яг тэгж тооцож үзээгүй. Ер нь нэг 200 гарсан баг. Гэхдээ машины одоо байгаа бодит үнэлгээ нь бол ядаж нэг 70-80 байгаа болоо гэж бодож байна. Тэгээ нөгөө дунд нь байгаа нөгөө тэр их мөнгө нь хайцсан байх гэхэлэр дрифт спорт амар их нөгөө нэг фейл орно. Мөрийн эвдрэл орно. Тэгээ бүх юмыг дуршиж үзэхэд бол нэлээх мөнгө орсоо одоо тэгээд тэрний ардл нэг иймэрхүү машинтай л байж энэ да. Ер нь бол Silva-та байсан тий. S15-та байсан нэг оранж урталтай хар юм цахилгаантай стикертэй. Тэгээд ерөнхийдөө чи төлхөө 100-аар их дрифтэлж байна уу? Тий анх нөгөө нэг 100-тай байсан. Анх 100-тай байж байгаа. Тэгээд тухайн үед нөгөө манай найз бас нэг Silva авцсан. Тэгээд яг тэр Silva-гаараа намайг тэмцээн уралдаанд оргоод. Тэгээ явандаа нөгөө Silva-га надад өгөөд одоо манай сайн найз үт. Тэгээд тэр маань ивент итгээд 2-3 жил Silva-гаар явсан. Тэгээд сүулдэ Chaser руугаа буцаж ороод нөгөө Chaser маань хуучин Chaser маань байж лээс. Тэгээд нөгөөтгөндөө Silva-ныхаа юмнуудыг авч тавиад явж байна. За одоо энэ дрифт спорт шинээр залуучууд бас их нэмэгдэж орж ирж штэ тий. Шинэ залуу тамирчид за мөн бас яг ингээд хоббирхол явж байгаа залуучууд байна. Иймэрхүү залуучуудад бас зөвлөгөө өгөхөд юу гэж хэлмээр байна. Одоо өнөөдрийг хүртэл бас тодорхой хэмжээнд олон жил боллоо шүү дээ энэ спортод. Тэгэхээр ер нь хаанаас нь яаж эхлүүл яг ингээд нөгөө нэг эхлэх гэхээр бас нэг юмаа мэдхгүй ч юм уу те. Эсвэл нэг клубт орж иж ч юм уу нэг иймэрхүү хандлагууд байдаг шүү дээ. Энэ дээр нэг зөвлөгөө өгч.
одоо ч бүх юм уг нь нээлттэй л болчих штэ. Ингээл одоо Facebook гадуур хүмүүс одоо ингээд очиод ямар нэгэн тэмцээн дээр очиод энэ яадын тэр энэ гэдэм үү тэгдэм үү гэхээр бараг бүх юм ингээд нээлттэй болчих. Хуучин нааг ингээд байх чинь нөгөө Facebook арай сайн өгж өгөө тэгэл хүмүүс чинь жоохон юм ба нуус хийдэг тэгэл энийг яадаг юм бол гэл өөрөө амар их бодоол хайж майгаал гадных нэг их үзэл тиймээс одоо бол бас хамаагүй нээлттэй болцсон. Тийм учраас ямар ч хамаагүй нэг тамирчнаас ч бол одоо яаж ингэх үү яаж энэ спорт руу орох уу яаж өөрийгөө хөгжүүлэх үү гэд яавал бүх хүмүүс нээлттэй болцсон. Тэгээд одоо зам талбайтай болцсон. Тэгэхээр ямар ч тийм тэгээ дээрээс нь одоо юу хөөгдөд чинь хүмүүс чинь амар нээлттэй болцсон. Шууд хинтэй ч хамаагүй очил юм ярихад очир зүгөө олцдог болсон болохоор тэрэн дээр нэг асуудал байхаа. Олон тууштай л байл тэгээд. За сая Чингис хаан дрифт кап дээр одоо ерөнхийдөө диваны топ тамирчидтай хоёулантай батллаа шүү дээ. Тий тэгсэн. За Дайхо сайтыг бол мэдэн шүү дээ. Бидний одоо ингээл YouTube-ээс л хардаг байсан хүн Монголд ирлээ. Ирэх хэрэгтэй манай өсгөөтэй бас баталлаа. Хооноос нэг контактлаад авлаа тий. За тэр хэмжээний тим тамирчидтай ерөнхийдөө бааталтахад сэтгэл зүй ер нь ямар байд юм бэ? Сэтгэл зүй өмнө нь нөгөө нэг 16 онд Орос яваад Гочотой батал гарч ирсэн байхгүй. За. Тэгэхээр тийш дээ очроо таад. Яваад яг Гочотой таарчаад нөгөө нэг авчуусан ах маань чи одоо ингээд Оросын бүх улсын аврагтаа таарчлаа гэхээр өөрийнхөө нөгөө сэтгэл зүг бас бодоод хийж байсан хамаагүй гэл яг тэр сэтгэл зүгээрээ л сая үзсэн. Уг нь бол анх эрэхт нь 5 дахь өдөр нь ирсэн шүү дээ. Тэгээд 5 дахь ирээд Дайго сайтаа ирчлээ гэж хүмүүс амар очиод гарын үсгийг аваад ирсэн аахгүй. Тэгээд би ч яах вэ? За энэ тэмцээн дээр бас нэг таарж магадгүй өөрийгөө тэгж жоохон зоригжуулъя гэж одоо ерөөсөө очиж уулзаагүй. Тэгээд яг тийм ерөөсөө уулзаагүй харахгүй байж байгаа л шууд баталд орсон. Тэгээ баталд ороод Дайгогоо нухаа итгэв шүү дээ. Тэгээ яг таарсан. Уцуми сантай. Уцуми Акинор Уцумитэй аврам төлөө гарлоо. Тэгсэн. Тэгээд ялагдаад хоёр дахь орсон. Тэнд бол ер нь анзаархад нөгөө нэг машины HP-ний зөрүү гарчих шиг харагдсан. Тэ гарааны хурд мурд байдаг ч юм уу те. Тийм. Одоо дэлхийн мундаг хүмүүс ч одоо тийм машинтай л байхгүй бол одоо ямар ч улс оронд очисан тийм байхгүй болохгүй л үү те. Бид нар бас ингээ хөгжижл яваа учраас одоо арайч болоог байгаа гэдгийг л мэдрүүлж л байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Тэгээ яж хат нөгөө нэг 2 өдрийн тэмцээн байсан. Тэгээд яг сүүл рүүгээ машины нөгөө тамир татраал. Асуудал гараад эхэлж байна. Тэгээд өмнөх өдөр бол ерөөхдөө дрифт кинг явагдсан. Дараач өдөр нь Чингис хаан интернэшнл дрифт батл маань болсон. Раунд 4. За одоо финал раунд болох чинь. Финал раундад ерөөхдөө өөрийгөө хэр бэлдэж чинь, машин техникээ хэр бэлдэж чинь. За одоо финал одоо дараханд болно. Тэгээд одоо амаг чадхаараа л бэлдээл нэгээд. Ранкара одоо дрифтийн ранкара 2-т явж байгаа. 2-т явж байгаа. Манай бэлэг сайхан нэгт явж байгаа. Бэлгээ нэгт явж байгаа. Тэгээд хоёрын хувьд маш чухал үе яхаа. Яг раунд 5 дээр финал дээр улсын аваргын яг бүх оноо тэнд гарна. Манай өсгөөгийн хувьд одоо дрифт кинг болсон байгаа. Ранкара одоо 2-т явж байгаа. Одоо шийдвэрлэх тэмцээн болох чинь тий. Магадгүй бас улсын аварга болчих юм бол энэ жилийн хувьд бол одоо өстой яндорцсон жил болох юм шүү дээ тий. Кинг нь болчлоо, улсын аварга нь болчлоо. Тэгэхээр одоо нөгөө нэг даяар дурсагдах дархан аварга гэдэг шиг юм болох нь шүү дээ. Одоо улсын аварга гэдэг юмыг л авахын тулд бас олон жил явж байна да. Мөрөөдөөл тэгээ бас хичээл юу болох юм бэ тий. Раунд 5 юу ч болсон. За тэгээд одоо ер нь сая ингээд өцөмөтэй гарахад би түр хэлсэн шүү дээ. Нэг жоохон HP-ний хувьд жоохон дутагдaltaй байлаа гэж шүү дээ тий. Тэгэхээр машиндаа хийх зүйлүүд ерөөхдөө сая эрэхт нь машин техникүүдийн нэлээд харж санаа авсан юм. Харсан. Яг ер нь зарчмын хувьд бол техникийн хувьд бол яг л ингээл яг л адилхан л байгаа юм л да. Тэгээд арай илүү байгаад юм. Ягаад одоо юунаас юм бүү мэд ямарсан л ингээл бүх юм нь стандартын дагуу бүгд л байж байна. Яг одоо тий хөгжүүлж идэл болох байлгүй дээ тий. Одоо тэгээд Монголд нэг дайно та болчих юм бол бас нэг бодлын амар болчихно. HP-г ингээд хэмждэг болчих юм бол
HP-гээ өсгөөд хэд одоо хэд дээр болсон байна гэдгийг мэддэг болчмоор байна л да тий. Тийм дайнонууд бас орж иргээл яриад л байх шиг л. Тэгээд бас нөгөө хэрглэж байгаа юм нь бас арай ондоо байна л да. Одоо бид нар чи айгаад нөгөө нэг дугуугаа бүр амар зууралтай дугуй тавьж чадахгүй. Ямар нэгэн тэмцээн дээр эвдрэл гарчвал нөгөө нэг юугаа рискээ бодоод тэдрийгээ багасгаж जैन. Тэгээ корот бокс гэл ер нь бас нэлээд юм байна. За өсгөөгийн маань хувьд ерөнхийдөө миний өмнөх дугааруудыг ер нь хэр үздэг байсан бэ? Хобби түүнэд орж байгаа хүмүүс. Тэгэл дандаа л нөгөө найз нөхөд орж байгаа болохоор бүгднийг л үзэж байгаа шүү дээ. Тэгэл өмнө нь бол одоо нөгөө нэг ярьдэн шүү дээ тий. Капутац зүгтгүй байсан тий. Юм харуулдаггүй байдаг гэсэн. Харин эсэргээрээ хобби түүнэг бол эсэргээр бүр нэг нэгэнгөө юм үзүүлж харуулж танилцуулдаг дээрээс нь зөвлөгөө өгдөг болж шүү дээ тий. Тэргүүрээ одоо яг энэ спортод орж ирж байгаа энэ спортыг сонирхож байгаа хүмүүстэй илүү бас хаппи байт юм болов уу гэж би боддог. Тэгээд энэ контентыг бас анх санаачлаад хийсэндээ бас анхдагч байгаад та ерөөхдөө бас баяртай байдгаа. Тэгээд дрифт спорт ерөөхдөө би ч 18 оноос хойш ингээд влог хийгээ явсан байна. Тэгээд энэ хугацаанд явж байгаад бас нэг гоё контентыг эхлүүлсэндээ бас баяртай байгаа. Тэгээд энэ цомл их сүртэй харагдаад их бүр ингээд амар том цом. Одоо энийг одоо гихтээ ингээд одоо хүмүүс чи хөвчлэн ингээд зургатныхын дээгүүр ч юм зургатны хажуур эсвэл нөгөө стенгд дотор юм уу хийцэн байдаг шүү дээ. Энэ ч одоо яг хаанч багтахааргүй юм шиг. Харин яг одоо зүгээр зургатныхаа хажууд л тавьчаад байна. Дээр юмд яхаар тоолж мулаад. Манай өсгөч илүү хөвгтэй лээ. Гац хөвгттэй. Хүүхдүүд ерөөхдөө баг хүүхдтэй жарилцсан өндөр нь. Хүүхдээс арай намхаа. Арай намхаа. Тэгээ ийм мундаг цомтой болсон байна. Тэгээд 5 жил одоо энийг дааж явна гэдэг бас маш том хариуцлага. Тэгээд ер нь бол ингээд кинг болцохоор хүн болгоны бас харилцаа өөр болчтой. Яагаад гэвэл энэ хүнийг бас хүндэтгэж харьцах ёстой. Монгол улсын дрифт кинг гэдэг чинь бас том цол тий. За тэгээд хэдүүлээ тун удахгүй бас өсгөөгийнхөө гайхалтай төмөр үлэгтэй танилцъя. Одоо төмөр үлэг гэх юм уу? Гисамлаа юу лээ? Бараг бүтэн хийсэн л одоо. Тээвэр нь л төмөр. Би нэг Казама дээр явж байхад гайхалтай төмөр хөл. За төмөр шийдтэй гайхалтай карбон хөл гэдэг бүтэмнод нөө пул карбон байгаа даа шүү дээ тий. Тийм байгаад идэг. Тэгэхээр машина хөнгөлөхийн тулд бол одоо энэ машины одоо илүү дутуу одоо нэг хууч яг нөгөө нэг стандарт байдаг зүйлсүүдийг нь авдаг тий. Зарим тайрах хэсэг бол тайрдаг. За тэгээд төмөр байгаа одоо Карла хаалга юу гэдэг гопууд гүпэр гэл бүгдийн л хөнгөлөхийн тулд сольдог байгаа. Тэгээд өсгөөгийн маань машин яг тийм байгаа. Тэгээд хэдүүлээ өсгөөгийнхэн машинтай танилцгаая. За машинтай танилцгоо. За тэгээд дахин бас Drift King болсонд нь бас баяр хүргэе. За тэгээд спонсороор хамтран ажилласан брэндүүдтэй Европ брэнд, Цимбие брэндтэй бас автогэрэл бүгдэнд нь баярлалаа. Тэгээд хэдүүлээ хамтдаа машинтайгаа танилцгаая. За. За манай ингээд нийт үзэгчтэй нь ард харагдаж байгаа нь Еврол гэдэг тий. За Еврол гэдэг брэнд юу юм гэхлээр машины моторын тос. За одоо энэ харж байгаа Еврол тос бол Голландд үйлдвэртэй.
За энэ бол ганцхан үйлдвэр байгаа шүү. Ганцхан Голландд үйлдвэртэй дэлхийн бүх улс орнуудад тараадаг, одоо үйлдвэрлээд одоо худалдан борлуулдаг ийм тос байгаа. Энийг манай компани Монголд оруулаад ирлээ. Еврол Дакарт ялсан чанар. За улааг үзэж байгаа хүмүүстээ зориулаад өөрийнхөө одоо шарвж байгаа машинаа танилцуулъя. За энэ машины хувьд бол Toyota Chaser гэдэг машин. Toyota Chaser дундаа 100 гүйцэвтэй гэж явдаг. За тэгээд ийм Chaser-ээр бол би ер нь шарваад 12 жил болж байна. Энэ бол одоо миний 2 дахь Chaser. 2020 онд ингээд шинээр босгосон машин байгаа. Тэгээд 20 оноос хойш ер нь яг энэ хэвээрээ байж байгаа. Өмнөх машиныхаа суурин дээр босгосон ийм машин байна. За тэгээд энэ машиныг хөнгөлөхийн тулд бол ер нь ингээ гадна бүх деталуудын хөнгөн материал буюу fiberglass Ismla гэдэг материалаар тусгаалan сонгосон. За одоо ерөнхийдөө машины хувьд бол дээвэр хэсгээс бусд нь бүгдээрээ Ismla иймэрхүү машин байна. За тэгээд урд хойд wide бол ер нь wide гэж ярьдаг одоо нэг өргөн болгохдаг энгийн кирлан дээр нэг өргөн дугуй тавихаар ингээ хурж мөрөөд идэг учраас ер нь энэ дугуйг ямар нэгэн байдлаар хүрхгүй байхын тулд wide кирланууд тавьж өгсөн. За энэ кирланууд маань Origin Labo гэдэг брэндийнх. За энэ копууд бол BN гэдэг брэндийнх байж байна. За ингээд дөрөв тал боди бол Vertex гэдэг брендийн бодинууд байж байна. За урд хаалга нь бас бүтэн Ismla байгаа. Тэр Ismla хаалга нь болохоор зүгээр яг энгийн Chaser-ийн хаалгатай яг бүтцийн хувьд л адилхан гол нь хөнгөлцсөн материалтай тийм хаалга байж байгаа. За ингээд копуудын доторх уу одоо гол амин зүрх хэсэгтэй нь танилцгаая. За ингээд доторх хөдөлгүүрээ ерөнхийдөө танилцуулъя. За энэ хөдөлгүүр бол 1.5 GZ гэдэг хөдөлгүүр. Одоо 1 GZ байсныг нь 2 GZ доод анги тавиад 1.5 гэдэг 1.5 GZ гэдэг хөдөлгүүр босгосон байгаа. Энэ одоо энгийн 1 GZ-гээс ямар ялгаатай гэвэл энгийн 1 GZ маань 2500 cc буюу cc байдаг. 2 GZ нь болохоор 3000 cc буюу 500 cc-ний арай илүү багтаамжтай хөдөлгүүрийн багтаамжтай байдаг. Тэгээд 1.5 GZ болгож сонгож энэ хөдөлгүүрийг long block нь бол ерөнхийдөө 1.5 GZ-гээрээ. За хөдөлгүүр доторхоо ерөнхийдөө хэлчихье. За энэ дотор бол 2 HKS-2 нудраг байж байгаа. За энд нөгөө HKS-ийн бас дамар байж байна. За энэ Porsche шатон бол 2 GZ-г арай сайжруулсан Porsche-гоор байж байгаа. За ингээ long block. Энд Audi R8-ын катон шиг байж байгаа. HKS-ийн M40 цэвчээ бас хэрэгэлдэг. За ийшээгээ гэвэл за хөдөлгүүрийн одоо энэ шаланк, вакуумны шаланк байна, бензиний шаланк байна. Эдгээр бол бүгд PTFE шаланкууд. Одоо дотроо арай задрах магадлал арай бага гэсэн үг. Одоо энгийн нөгөө EN шаланкуудаас. За энэ бол вакуумд байж байна, бензинд байж байна, A4, A6 гэсэн сонголтуудаар энд ерөөд нь хийцэн байж байгаа. За турбоны хувьд бол HKS GT3037 гэдэг турбо. Manifold бол Mertop-ийн top mount manifold. За ингээд интеркулер ерөнхийдөө энд хөргөлтийн хэсэг байж байна. За энд бол ерөнхийдөө радиатор байхгүй байгаа. Радиатор хойно байж байгаа. Радиаторын шаланкууд бол A20 шаланкаар явцсан байгаа. Тэрийг хойно тусдан дахиад танилцуулъя. За энэ кулерийн хөргөлтийн хэсэг маань ихлээр за интеркулер байж байна. Турбоны интеркулер GTR 34-ийн Автбан 88 брендийн aftermarket интеркулер байж байгаа. Энэ пайпнуудыг бол энд өөртөө гагнаж одоо энэ яг энэ машиндаа зориулж хийсэн. За тэгээд oil cooler байж байна. Oil cooler бол энэний цаана байж байгаа. Яг энэ агаар орох хэсгийн цаана байж байгаа. Агаар оруулаад. За энэ фильтрийг бол зөөгөөд энд солиход арай технэр энд байрлуулсан байж байгаа. За энд гидрийн кулер байж байна. Стиринг пампны кулер. За энэ болохоор яагаад энд бас кулер тавьдаг вэ гэхээр нөгөө шарвж явах үед гидрийн шингэн маань маш их халдаг учраас халаад одоо өрүүл хатуурах зэрэг янз бүрийн асуудал гардаг учраас энд бас кулер тавьж өгсөн байж байгаа. За энд бас блоу байж байна.
За ерөнхийдөө энэ цахилгааны монтажны хувьд гэвэл яг энэ машин зориулаад зөвхөн энэ хөдөлгүүрт хийсэн Монголдоо хийсэн цээж утас байж байгаа. Машины цээж утас, моторын цээж утас энд Монголд хийсэн. За энэ бол яг уралдааны одоо сүүлийн бүх машинууд хэрэгжилж байгаа яг ийм цээж утас байж байгаа. За энэ борсункны хувьд бол инжекшн ID-г 1000 cc-тэй борсунк байж байгаа. За энд захилгаанд ороотл байж байна. 2 UZF-ийн захилгаанд ороотл яг өөрийнх нь энгийн нь бол тороостой байдаг. За тэгээд энэ хөдөлгүүрийн удирж байгаа компьютер нь бол EcoMaster гэдэг компьютертэй байж байгаа. За тэгээд урд хэсэг үл ерөнхийдөө нэг иймэрхүү. Одоо энэ урд стrat бар байж байна. Одоо тэр консны аппарат, тормозны аппаратыг хамгаалсан хөнгөн цагаан хаалтууд байж байна. За энэ ерөнхийдөө энэ машиныг бол яг энэ хэсгээс урагшаага одоо энэ амаржийн энэ хэсгээс урагшаага яг энд Монголд өөрсдөө хийсэн яг энэ машин зориулж хийсэн одоо каркас байж байгаа. Зөвхөн энэ гэрэл боди, керлаг, хопууд зэрэгээ ингээд тогтоодог хэсгийн каркас байж байгаа. За энд бас нэг бритер танк байна. За энэ бритер танкыг яагаад байнга тавьдаг вэ гэхээр энэ хөдөлгүүрт их ачаал өгөөд бүүст их дээшсэн одоо энгийнээс их бүүст өгсөн үед энэ хөдөлгүүр доторх угаарын нөгөө нэг тостой угаар маш их байдаг учраас энийг сайжруулж арай томруулж ийм том бритер танк тавьсан байгаа. За энд одоо бензиний регулятор гэж байж байна. Аян брендийн регулятор байж байна. За Wast гетний хувьд бол Turbo Smart-ийн Wast гет байгаа. За нэг иймэрхүү л байна да ерөнхийдөө урд хэсэг бол. За одоо машиныхаа хойд хэсгийг ерөнхийдөө танилцуулъя. За энэ машин бол ерөнхийдөө хойд хэсэг нь яг ингээд энжинээс урагшаага өөрөх нь юу ч байхгүй. Яг ингэж тасалж аваад шинээр одоо wide гэдэг юм уу одоо каркас маркасын шинээр зангидаад хийсэн байж байгаа. За энд нөгөө нэг урд байх хэвээр радиатор маань энэ хойно авчраа тавьсан байж байгаа. Цахилгаан усны помптой. Өөрийнх нь энгийн нөгөө нэг герменээр иргэдэг усны помп нь байхгүй. За тэгээд энэ шаланкууд бол EN20 гэдэг шаланкаар явж байгаа. За энэ хойно бас Cusco-гийн строт бар байж байна, банк байж байна. Банкнаас урагшаага firewall байж байна, хөнгөн цагаан. За тэгээд энд нөгөө дугуй солиход, хурдан солиход хэрэглэх ганц дулгуурт жак маань байж байна. За ингээд ерөөхдөө хойд хэсэг нэг иймэрхүү л байна да. За ингээд машиныхаа доторх таллыг танилцуулъя. За ингээд тажуу хэсгээс бол одоо энэ дөрвөн талын хаалганы цонх бол өөрийнх нь машины нөгөө шил биш байж байгаа. Энэ Lexan гэдэг брендийн ингээд Lexan гэдэг зориултын одоо ингээ хагардгуу шилнүүд байж байгаа. Яг шилний материалтай бол биш, өөрөө хагардгуу юм целлулоидыг арай сайжруулсан Lexan гэдэг материал байж байгаа. За энэ энгийн нөгөө машин дотор байдаг энгийн одоо пар ч юм уу те одоо бусад бүх юмнууд төгжим бүх юм байхгүй. Яг энэ машинд хэрэгтэй. Зөвхөн энэ машинд хэрэглэгдэх зүйлүүд л энд байж байгаа. За эхнээс нь каркас гэвэл одоо энэ машин зориулж хийсэн яг бүх толгуурууд нь урд хойшоогоо амаржинууд руугаа татсан маш гоё хийцтэй каркас байж байгаа. За короб бол R154 гэдэг яг нөгөө нэг 100 жезер дээр ирдэг короб байж байгаа. Калач нь гэвэл зүгээр твин калачтай. За ингээ хоёр сандал байж байна, бүс байж байна. Спорт машинд бол дээрээс нь нөгөө хамгаалтын каркасны хамгаалтын зөөлөвчүүд байж байна. За энэгээр ингээд гаавж байна, агаар бензиний холимын гаавж байна, усны гаавж байна. За энэ бензиний янах байна. За энэ болохоор одоо энэ компьютертойгоо хөдөлгүүрийн компьютертойгоо Bluetooth-ээр холбогдоод одоо энэ хөдөлгүүрийн одоо бүх заалтуудыг зааж байгаа. Тосны даралт байж байна, тэгээд тосны температур, усны температур, одоо батарейны вольт гэх мэт бүх шаардлагатай хэрэгтэй бүүст байж байна. Бүх юмыг ингээ хянах маань байж байна. За энэ төмлөөрүүд маань одоо бүх асфальт, машиныг асаан унтраан одоо бусад бүх зүйлүүд байж байна. Шил арчигч ажиллуулна. За энэ антилаг, лаунж контрол байж байна. Усны помп, давхар сенсэ ажиллуулах гэх мэт ингээ өөр шаардлагатай бүх зүйлүүд энэ гартаа орох хийсэн байж байгаа.
За карданы хувьд бол энэ хойно давхар бадагчтай гидер кардан байж байгаа. Энэ бол маш яг надад бол өөртөө зориулаад ингээ хийцэн хөнгөн яг татхад амар гоё сайн барьдаг нэг юм кардан байж байна. За энэ өрүүл бол мэдээж бүх спорт машин, бүх дэрэгт машинууд маань ийм спорт өрүүлтэй байж байгаа. Энэ бол 14 инчийн өрүүл. За дотор тал ерөөхдөө нэг иймэрхүү байна да. За манайха хобби төнөг влогийн маань 27 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. За тэгээд өсгөө маань та бүхэндээ өөрийнхөө тэмцээн уралдаанд оролцдог гайхалтай төмрүүлгийг та нэгэнгүү сайхан дэлгэрэнгүй танилцуулаа. Мотороос нахвала бодиг одоо бүхэл зүйлийг л танилцуулаа. Дээрээс нь бас гайхалтай зөвлөгөөнүүдийг бас өглөө. Тэгээд өсгөөдөө бас 2000 одоо сая 24 онд шинэхэн дрифтинг кинг болсон байгаа. 5 жилдээ нэг болдог. За тэгээд дараагийн тэмцээнүүд хувийн дугаар одоо энэ 18 байсан бол тиг 1 гэдэг ийм дугаараар энэхүү тамирчин маань бас оролцох болно. Тэгээд өсгөөдөө ямар ч талаас влогийн урилгыг хүлээн авч оролцсонд баярлалаа. Тэгээд бас дээрээс нь дашрам дэлгэхэд шинэхэн кинг болсон бас баяр хүргэе. Баярлалаа. За тэгээд хобби төнөг влогт оролцсон өсгөөдөө баярлалаа. Дараагийн дугаарт бас сонирхолтой зочид маань бас оролцох болно. Тэгээд энэ түрээд хоёул энэхүү дугаараа өндөрлөе да тий. За баяр та мөн. За баяр та.